Ам бисийг хайрлах. Наран ижи. Наран ижи. Монгол хатан хүмүүний хүндэлж биширч мөн үлгэрлэн жишиж байдаг 9 дээд ижийн толгой болж наран ижигээ төлөөлөн бибээр ирлээ. Ачлал хүндэтгэлийн тэмдэг болж цацашгүй хүчний их болж энэ дэлхийг ивэл хайраараа гэрэлтүүлэн байдаг. Энэ л бүсгүй хүмүүний ариун мөн чанар игнэгт гэлбэх хүчин болж энхэн биед оршин энэ л хөрстийг тэтгэн байх тийм нэгэн хэмтэй. Наран дөглөөдөө сүүр өгөх нь эцэг хүүхдийн ариун оршихуйг хүндэтгэн биширч байгаа ачлалын нэг болно. Галдаа тавьсан халуун ундаараа гэрдэх бүхнийг ундаалан дайлж энд одоо байгаа биесийнхээ эрхэм үлийг дааж ачилж байгаа үл юм. Үчийн бүрийд бүү гэж бүүэлж энхэн үрээ үнэгчлэх нойронд нь духан дээр нь нэгэнтээ үнсэж дуулах доо өгүүлэх үлгэрээр ухааныг тэлж байдаг нь ирээдүйн хойчийн нартыг юрууч байдаг бэлэгдэлтэй. Энэ бэлэг бүхний химийг нарнаас авч амин мөн чанарыг наранд гээгүүлж химийг тэтгэж хичээнгүйлж зүтгэснээр наран ижийнхээ ивэлдор оршин наран мэт өөрийн бие цацашгүй байхын ихийг хүртдэг билээ. Иймээс нарыг ачлалын дээд тэнгэр болгон шүтэж сүсэглэн биширч түүний сургаалаар өнгөрсөн одоо ирээдүгээ гэрэлтүүлж өөрийн биеийн тулах зэг түүхүүч болгож аштаж энхэн сургаалыг удхан охид биелүүлж явдаг юм. Өргөх өргөлн түгөх түйдгэрийг арилгаж үргээх дуу хоолой бүхэн нь хүчтэй шившлэгтэй байдаг. Иймд 1. Өглөө өргөх сүүн цацалт өгдийг хүндэтгэн өнөөгөө мөрөж байх ёстой. 2. Галт төөнөж болгосон хүнсээ гартан барихтаа эргүүлийг хүсэж инхийг өрөөж байх ёстой. 3. Үчийн бүрийд үрээ үнсэж үнэгчлэх нойронд бүүвээ аялахдаа сайныг хүсэж ухааныг өрөөж байх ёстой. Энэ гурван өрөөл нарны хүчээр биелдэг юм шүү. Ачлалын тэнгэр болсон наран ээж нь үдэллээ. Тодлох хүчиг байна уу? Ботахон удгун. Нар сарыг хүмүүний бие дээр буух боломжгүй гэж орчин үеийн хүмүүс ярих байх та. Наран ижи. Наран бүхлээрээ бол хүмүүний биед буухгүй. Боломжгүй. Нарны ганц гэлдгнах гэл баан бууж ирж сургаалаа хэлдэг юм да. Түүний энэ харилцах ивийн нэгэн гэлбааг өөртөө тээгээд эргүүлж одуулах сүүн цацлаар энэ л ганц гэлдгнах гэлбааны харилцаагаар удхан биедээ цогцлоож болдог юм. Ботахон удгун. Бид төрөхдөө бас наран ээжээс төрдөг гэж яриад байдаг. Үүний учир нь наран ижи. Тийм. 1. Энэ биеэс гарах халуун хэм. 2. Энэ зүрхэнд лугших халуун дулаан. 3. Хайрлах их сэтгэл хөдлөлөө нарнаас авдаг. Тиймээс хайрлал хязгаар үгүйгээр хүмүүнд түгээх тэнхээтэй болж бие сэтгэлийн ядаргаа чилээ арилдахын учир нь тэр. Бусдад түгээх энэ хэм дутваас нарнаас гуйж дутагдсанаа авч дүүргээд дахин түгээх буян бүтэн болдог заяатай. Наранд өдөртөө сүүгээ өргөхдөө энхэн ээжтэй хэрв чи дутагдаж бие чинь ядарч байвал түүнийгээ хэлж дутуугаа гуйдаг. Ижи минь миний наран хэмэн дундраад хүмүүнд харан болоод энэ бие тамиртаад хүмүүн амьтантай харилцаас төгшөөх болоод байна. Оюун санаа минь булангартаад хайрлах учраа олохгүй байна гэд зүдэрч зовж байгаагаа хэлэхэд үргэлжийн ачлалд наран ээж үрсээ ивэж халуун илчээрээ төөнөхөд хацарт чинь улаа төрж хэмжин дүүрч байгаа нь мэдрэгдэнэ. Магнайн хөлс чинь чихарч биедэх завур чинь арилж байгаа нь тодорно. Гэр өргөндөө ороход чиний нүднээс гал бадран харагдаж чиний хэм дүүрснийг бусд нь мэдэж байдаг. Ачлах учраас хэмээр дүргэж чаддаг юм. Наран саран сүн амин хэмүүд бүгдийг ажлагч хэм гэдэг учраас бүгдийг дүргэж чадна. Хэрв чиний хүртнүүд хэмээр дутагдсан бол
нарнаас бүх хэмээх нөхөн авч болно. Бутаахан утгуу. Биднийг наран угтах бөөлөө хийхэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Наран ижи. Наран угтах бөөлөөгөөр би дуунтаж байгаа хэмээх сэрээдэг. Та үрс олонтой жил наранд бөөлөөгүй учир би чинь наран хэмээр дутаж, наран сүлжээ чинь нойрсож, авьяас бэлэгчинж, ил гарч тодорхой байсан. Иймээс нойрсож байгаа наран хэмээ сэргийх гэж наран хэмийн улаан гэрлэр өөрийгөө төөнөн болно. Хідэнтэй ингэж бөөлөхөд би чинь тамиртгаа байж, сэргийх болж, ажил чинь бүтээмжтэй, амьдрал чинь өөдрөг болно. Иймд наран угтах бөөлөө бол өөрийнхөө амьдрал, авьяас бэлгийг сэрээх гэсэн бөөлөө. Гагцхүү тэр өдрийн үйл хэрэг биш. Хэрв чи өөрийн наран хэмийг сэрээгээд газар чинь улаа ботарч, нүдэнд чинь гал төөнөж чадах аваас тэрэл хэмээр чи дэрэгдэх хүмүүнээ засаж, дэлгэрхээ цацаж, хүссэн бүхнээ хүртхүйлэн биелэх ёроолтой болдог. Тийм ч учраас бөө болж байгаа балчир үрсийг өөрийнхөө энэ цатраг хэмийг олог гэж наранд бөөлүүлдэг юм шүү дээ. Энэ бол байгалийн хэмээр наран угтах, тэр их тогтлол сэтгэл, дээшигээ хөөрөх тэр их баясал хөөргийг мэдэрснээр хүмүүний тархины гэгээ сэргэж, бас хар бодол унтран, сэргэх сайхан нэрүүлүүд урсан гарч ирж, утарч байсан сэрхүйн, дэлгэрэх сэрхүйгээр солигдож, ухаан санаа зэгцэлгэд их сайхан бясалгал болно. Бясалгал гэдэг чинь муу сайн хоёрын тэнцлийг олж, алийг нь өдөөхийг хэлж байгаа ухаан. Иймээс наран өдөөгөө тэмүүлэхэд өөрийн тань шин амьдрал, түүний шин угтал ирж, би их хүч чадалтай байх ёстой гэж зүрхний хэмээ тэтгэх аваас муу бүхнийг өчигдөр шөнөд нь үлдээгээд сайхан бүхнийг өнөөдрийн тэнгэртэй өрөөгөөд үлийг дахинтай эхэлж хүчийг гаргаж чадан хүмүүний тархи сэрдэг. Харанхуй байхаас авахуулаад нар мандаад дээш хөөрөх хүртэл, мөн нар голлох хүртэл, хэдийдээ бол хэдий хүртэл бөөлж, тэрэл нарнаас сургаалыг нь сонсож, хүмүүн амьдралдаа ёроолөө хэлж уншиж, өөрийгөө бас эргэн тойрондохоо засах ёстой юм. Иймээс наран ижигээ шүншиглэх нь ядахта өглөөдөө бөөлдөггүй юм гэхэд өргөл сацлынхаа дээдийг угтах нарандаа өргөж, өөрийнхөө шин амьдралыг ёроож, нэгэн гаргаар ололтоо ярьж, өчигдөр алдсан алдсаа дэнсэлж чадвал энэ би алдасгүй сайхан аж төрнө. Ингэж өдөр өдөртөө бяцхан гэгэрлийг бигдээ болоод бэлэгтэн олж байвал та үрс мандах наранд нэг л өдөр түмнийг хайрлах сэтгэлийг төвөггүй бүрэлдүүлнэ. Хизээдээ ч ижи биднийг зүрх сэтгэлдээ залж, ухаанд сургаалыг сонсож болно балчрууд минь. Гагцхүү та нарт төвлөрөл гэдэг зүйл байх хэрэгтэй. Наран ижитэйгээ уулзъя гэвэл наранд төвлөрөхөд болно. Саран ижитэйгээ уулзъя гэвэл саранд төвлөрөхөд болно. Дэлхий ижитэйгээ уулзъя гэвэл уул усанд төвлөрч зүрх сэтгэлээсээ тэр ижигээ урин дутахад болно. Бид чинь агуу том бөгөөд гэлбаа цацраг, бяцхан зөвлөрөө нэгэн зэрэг олон мянган үрстэй харилцах их чадалтай тэнгэрүүд шүү дээ. Ингээд чи бодоход бодол чинь засраад чиний бодол гэгээлэх сайхан арга зам нь тодхон харагдаад ирнэ. Яг харанхуй шөнийн бүдчих замыг нарны гэрэлд зүгийг чинь олж, замыг чинь заах адил зэгцгүй бодлыг чинь нарны бөөлөө зэгцэлж өгнө. Бухимдаж, харуусаж, гунж гутарч байх аваас нарны бөөлөө хийж, тархин дах харанхуйг нарны илчээр гэрэлтүүлж, зүгээ олж, замаа залгах учиртай. Хэрв чи их сэвцэн байлаач, хичээнгүйлэн нарандаа хідэн гараг, хідэн сараар бөөлбөл зүрхэн толдод буусан сэвч бас арилна. Хэрв та өөрийнхөө амьдралд нэг л буруутай, гэмшилтэй санагдаад эртэд хэлсэн үгтийнхээ үгээс хазаагаагүй мэт боловч өнөөдөө ярих, залж байгаа нь буруутай чиглэлээр зөвлөд байгааг зөнгөөрөө мэдвэл зөвхөн нарыг залах бөөлөөг хідэн сараар хийж хэвээр. Ингэх аваас толдод буусан сэв арилж, би чинь ариусаж, тэнхээжин өөрийгөө застхийг үрс бас огоордог. Заавал нэгнийхээ химээс хуваалцах биш. Гагцхүү эрдэж бартаж байгаа бол энхэн наранд итгээд даяан хийн гэдэг шүү дээ. Тэр нь лугаа адил өөрийнхөө бодол оюуныг зэгцэрдэл,
нарыг л өрн дуудаж зөв бурууг дэнслэх аваас зүйтэй болно.